Улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сандгийн Бямб цогт улсын их хурлын гишүүн Отгоогийн Батнасан нарын ажлын албанаас хамтран Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчдтэй уулзах уулзалтыг Ховд хотноо өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Энэхүү уулзалтын үеэр гишүүдийн орон нутаг дахь бие төлөөлөгч Ховд аймгийн удирдлагууд холбогдох албаныхан төгсөгчдтэй уулзаж ихтэй сургуульд элсэгчдийн гарын авлага хөтөч ном болох шинэ алхам номыг гардуулсан юм а. Энэ үеэр улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бямб цогтын бие төлөөлөгч Ган Төмөр шилдэг сурагчдад шагнал гардуулж Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11-р ангийн сурагчдын дунд Бямб цогтын нэрэмжит багийн олон төрөлт хичээлийн оюуны их сорилго олимпиадыг зохион байгуулахар болж сурагчид уралдаанд олимпиадтаа шамдан бэлдэж эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Ховд аймгийн 10 ажлын бүх сургуулиудын дунд бол 9, 10, 11-р ангийн сурагчдын оролцсон ийм олимпиад явагдах гэж байгаа. За энэ нь бол ийм хоёр үе шаттай. Эхний үе нь бол 4 сарын 29-нд сургуулиуд дээр явагдана. За хоёр дахь үе шат нь бол 5 сарын 5, 6-нд нэгдсэн энэ сургуулиудаас шалгарсан шилдэг багууд нь оролцох байдлаар явна. За энд бол бүх одоо 5 төрлийн хичээлээр одоо яг тэргүүлэх одоо 5 төрлийн хичээлээр тест бөглөөд за нийтээрээ бас насгал ажиллаад ингэж авьяас юугаа сорих юм байгаа. Тэгэхээр энэ бол яг ганцаараа ямар амжилт гаргаж чинь, багаараа яаж амжилт гаргаж чинь, ер нь одоо тэргүүлэх 5 төрлийн хичээлийн маань сургалтын агуулга ямар их байгаа. Ер нь хүүхдүүд бол бас жигд тэгш юм чадвартай байх, бүх хичээлүүдтэй одоо жигд суралцах, амжилт гаргах энэ нөхцөл боломжийг нь сайжруулах энэ талд одоо хүүхдүүдийг сорих зорилгоор энэ олимпиадыг бол зохион байгуулж байгаа. Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах оюуны их сорилго олон төрөлт багийн олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх, хүсэл зорилгыг нь дэмжих, оюуны чадвах өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой юм а. Тэмцээний эхний байранд шалгарсан багийг 1.5 сая, 2 дугаар байранд шалгарсан багийг 1 сая, 3 дугаар байранд шалгарсан багийг 800 мянган төгрөг болон тусгай байруудыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна сурагчдаа олимпиадад амжилт гаргахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан зохион байгуулалт сайтай шилдэг мэндчилгээтэй баг хамт олныг мөн шалгаруулахаар төлөвлөж байна. Тэмцээний эхний шат энэ 4-р сарын 29-ний өдөр ерөнхий боловсролын сургуулиудад эцсийн шалгаруулалт ирэх 5 дугаар сарын 6-7-нд Ховд аймгийн төвд зохион байгуулагдах юм а.